Сайн мэцхан уу, ингээд 2022 оныхоо биологийн Ешийн материалын 2 дугаар хэсгийн тайлбарыг оруулъя. За 2-1 Ешийн материал дотроо хүнд даалгавруудын тоонд орохоор ийм асуулт байна. Яагаад гэхээр тухайн даавар хаанаас ялгардیں۔ Ямар булчирхаанаас ялгардیں, ямар үүрэгтэй юм бэ гэдгийг нарийн ялгах тэр чадварын маань сорж байгаа юм тасал байгаа. За эхлээд бүгдээрээ бүтцэн хэсгүүдийг нэрлэе. Нэгээс ахуулаад 6 хүртэл яг дараалал. За 1 дугаартай хэсгийг сайн ажиглах юм бол энэ төв хэсэглөө заасан байна, тийм үү? Тэгэхээр энэ маань боргоцоо булчирхай байна гэсэн. За 2 болон 3 дугаартай хэсгийг харах юм бол нийлээд өнчийн тархины хэсгийг бол заасан бааз. Гол нь аль нь арын хэсэг нэ, аль нь өмнөд хэсэг вэ гэдгийг ялгах шаардлага гарч ирнэ. За тэгэхээр багшийн хувьд хэмжээгээр нь болон байршлаар нь тогтоочж байгаа. Яг өмнө талд нь буюу энд нэг юм бондар хэсэг байгаа. Тэрний харгалзах талд нь байгаа нь өмнөд хэсэг гэж явна. Тэгээ хэмжээ нь болохоор харьцангуй том. Харин 2 дугаартай нь арын хэсэг болно гэсэн. Дараагийн хэсэг 4 орж ирнэ. За 4-ийг сайн харах юм бол яг өнчийн тархины дээдлэлт ийм W шиг хэлбэртэй нөхөр байгаа. Тэгэхээр энэ маань гипоталамус болж таарна. Гипоталамус. За 5 дугаартай хэсэг маань мэдээж их тархилуу заасан байна. 6 дугаартай хэсэг нь энд байна тий. Тэгэхээр энэ маань бага тархи байгаа. За одоо бүгдээрээ гүйцэтгэх үүргүүдээ ялгая. За өдөр тутмын хэмнэлийг зохицуулна, бэлэг эрхтний боловсралтад оролцсон гэж юм тийм үү. Тэгэхээр яг голлох үүрэг нь бол яг энэ өдөр тутмын хэмнэл байгаа байхгүй. Энийг хараад шууд бид нар ямар ч эргэлзэх зүйлгүй нэг буюу боргоцоо булчирхай гэдгийг бол таниа. За бэлэг эрхтний боловсралтад боргоцоо булчирхай яг яаж оролцдог гэхээр шууд бол биш. Харин тухайн хүүхдийн бэлгийн бойжилт одоо төхөх үед түүнд ялгарах мелатонины хэмжээ бол буурдаг. Тэгээ энэ бууралтаас болоод одоо бэлгийн бойжилт явагдаж эхлэх юм байна. Тэ эхлэх цаг нь болжээ гэсэн тэр дохиог бол аваад өнчийн тархинаас бэлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх даврууд ялгардаг гэсэн үг байна шүү дээ, тэ. За тэгвэл A маань боргоцоо булчирхай ах нэ. За B өгдөл дээр антидиуретик буюу вазопрессин цусны осмос концентрацийг хэвийн байлгахад туслаад бүүрэнд бас дахин эргэн шимэгдэх үйл явцыг нэмэгдүүлдэг гэсэн байна, тийм ээ. За бөөрийн үйл ажиллагаатай холбоотой даавар гэхээр өнчийн тархины хэсгээс бол ялгарч байгаа. Тэгээ гол нь өнчийн тархины яг аль хэсгээс ялгараад байгаа юм бэ гэдгээ бүгдээрээ ялгахын тулд 10 дугаар ангийнхаа сургагчийн 64 дэх хуудсан дох энэ хүснэгтийг харах нэ. За өнчийн тархины хэсэг маань уртлын артлын гэсэн 2 хэсэгтэй гэсэн тийм ээ. Тэнгууд артлын хэсгээс нь ерөөсөө энэ хараа вазопрессин тэгээд окситоцин 2 ялгарч байгаа. Вазопрессин сая дурдсанчлан бөөрийн нөлөөдөө дахин одоо ус шимэгдэх процессыг зэдэдэг гэсэн. За окситоцины хувьд талаараа зэрэг сүүний давар ахгүй юу? Одоо сүүний булчирхайг идэвхжүүлэн сүү ялгарлтыг сэдэн гэсэн үг. Цаашлаад умайн ханы агшилтанд чухал нөлөөтэй ийм давар байгаа. Тэгээд та бүхэн хэрвээ сонссон бол дөнгөж төрсөн хөхүүл эмэгтэйд ямар зөвлөгөө өгдөг вэ гэхээр хүүхдээ сайн хөхүүл тэгвэл савчин сайн гэж агшдаг тий хөвлийн энэ унжилт чинь багасна гэж зөвлөдөг байхгүй. Тэгэхээр тэрний цаана окситоцин гэдэг зүйл яригдах нь шүү дээ. Хөхүүлэх тусмаа л ихээр ялгараад умайн ханыг сайн агшааж өгнө гэсэн үг байна. Үлдсэн даавар нь болохоор зэрэг одоо өнчийн тархины урд хэсгээс ялгарх нь шүү дээ. За энд нь юу орж ийн вэ гэхээр за нөсөөжүүлэгч даавар орж ич чинь тийм үү. Өөрөөр хэлбэл бидний арсан дээрх нөсөөгийн гууд нөгөө меланинтай холбоотой болж өгч юм. За дараагийнх нь өсөлтийн даавар болох соматотропин маань урд хэсгээсээ ялгардаг байхаа. За сүүжүүлэгч даавар гингууд дахиад пролактин гэдэг онцлог юм даавар байгаа. За ийм онцлогтой байхаа. За дараагийнх нь болохоор зэрэг гонадотропин буюу бэлэг тэжээгч тэтгэгч даавар орж ирж байна. Тэгээ адренокортикотропин даавар буюу бүрний дээд булчирхайн холцлог давраа нөлөөлдөг ийм даавар байх нь тийм ээ. Дараагийнх нь тиотропин буюу бамбасидэгч даавар өнчийн тархины уртлын хэсгээс ялгардаг байх нь. За вазопрессин маань арын хэсгээс ялгардаг гэсэн байгаа учраас B өгдөл маань 2-оор орж ирэх нэ. Энэ хэсгээр гэсэн үг. За дараагийнх нь бөөрийн дээд булчирхайн холцдог давраад үйлчлэн. Энэ жаахан одоо юу гэмээр юм дээ. Эвгүй. Хариултын хуудсан дээрээс харвал C-г бол сонгох сонголт бол байхгүй байгаа. Гэхдээ сая бүгдээрээ юунаас харлаа штэ. Үсэгтээс харлаа штэ тий.
уртлын хэсэг гэдэг тэнгууд бүрний дээд булчирхай холцлогийг сэдэх гэд ороод ирсэж чаад. Тэгэхээр яг сийг авахгүй байх бас нэлээд хэцүү маа. Уг нь бол өмнөд хэсгээр буюу 3-аар авчмаарч юм шиг гэтэл хариултын хуудсан дээр байхгүй байгаад байгаа. Аваагүй шалтгаан нь яг юу юм болоо? Сэдэн гэж орж ирээгүй шууд үйлчлэн гээд ороод ирсэн болохоор аваагүй болоо яасан юм бол. За энэ дантид юрэтик вазопрессин гэдгийг хараад шууд бүгдээрээ арын хэсэг гэдэг бол таньсан байгаа. За C дээр багш ингээ асуултын тэмдэгтээ орхилоо. За D хэсэг өнчин дархины өмнөд хэсгийн бүх дааврын ялгарлыг удирдан хяндаг. За өнчин дархийг удирдан хянана гээл ороод ирэх юм бол гипоталамус. Тэгэхээр D бол ямар ч хэрэгэлзээ авахгүй 4-оор орж ирнэ. За E арга гэсний булчингийн агшилт суралцах сэтгэл хөдлөл ой санамж хүртэхүйн төв болдог гэж байна тийм. Тэгэхээр ийм нөгөө янз бүрийн төвүүд ороод ирэх юм бол энэ маань их тариг болдог байхгүй юу? 5 дугаартай байсан тийм. Яг гол нь арга ясны булчин гэдгийг харангуйтаа дунд тарих гэж бодоод тэгснэ нэгийг дунд тарих байна гэж хараад И дээр 1 гэж бодох үе. Тэгэхээр ард нь байгаа нэмэлт юмнуудаа маш сайн ажиглана. За F олон янзын нарийн хөдөлгөөн удирдах төв гэхээр наривчилсан хөдөлгөөн орж ирж байгаа. Нарийн хөдөлгөөн ингээл ороод ирвэл баг тарих шүү. За F6 буюу баг тарихаар орж ирж байна. За дараагийнх нь болохоор зэрэг G хэсэг. За өсөлтийн давар нь биеийн өсөлт бодисын солилцооны үйл ажиллагаа гитгчүүлнэ. Тэгэхээр өсөлтийн давар гэдэг юмуд өмнөд хэсгээс ялгарч ирсэн тийм. Тэгэхээр G-ийн 3 болно. За хэдүүлээ дахиад шалгая. Өнчин дархины урд хэсгээс өсөлтийн гормон болох соматотропин ялгарна гэсэн байна тийм. 3-аас болох өмнөд хэсгээс ялгарх нэ. За H умайн давхаргын хөгжлийг гитгчүүлнэ ороод ирж байна. Тэгэхээр умайн давхаргын хөгжил гээд ороод ирэнгүүт H-ийг бас нөгөө юутай андуурах вэ? Окситоцины нөлөөтэй андуураад тэгээд яг энэ тархиныхаа арын хэсгээ сонгох үе H-ийг бол сонгох юм юу бол хариултын утсан дээр байгаагүй. Тэгэхээр багшийн бодлоор хамгийн оновчтой тэ хамгийн онцлог үүргийг зөв тодорхойлсноо төрүүлж хараа. Бүр ингээ эргэлцгээр асуултын тэмдэгтэй юм байх юм бол тэрийг түр хаяад тэг бүр яг тоочны тэ тодорхой хэсгүүдээ төрүүлээд харгалзуул энэ зөв болох нэ. За дараагийнх нь та бүхэн маань Улаанбаяр багшийн Facebook руу пэйж руу ороод үзэх юм бол айгүй ингээд гой поструудыг бэлдээд оруулсан байгаа. Яг сэдв болгон дээр тэ. Тэгэхээр өөрийнхөө мэдлэгийг цэгцлэх дахиж ямаа сэргийн санах бол бас пэйж ууслан ороод үзээрэй. За ингээд 2-1-ийн хариулт E-ийн 1, B-ийн 2, D-ийн 4, E-ийн 5, F-ийн 6, G-ийн 3 байлаа. C, H-ийг бол яг тоочны нарийн бол тодорхойлоогүй гэж үзээд будаагүй баг шүү. За 2-2 моногибрид ирлийсжүүлгийн талаар өгөгдсөн өгүүлбэрийг уншаад генетикийн нэр томьёо ухах тухуунууд тань зөв харгалзуулна уу гэсэн байна. За энэ дээр шууд бичиж явчих тий. За удамшлаараа ялгаатай 2 биеийг ирлийсжүүлээд түүний дундаас мэдээж ирлийсжүүлсэн учраас ирлийз утам төрнө. Тэгэхээр нэгдээр бүгдээрээ ирлийз утам буюу B гэдгийг дуулна гэсэн үг. За дараагийнх нь шинж тэмдгийг тодорхойлж байгаа генүүд хоромсоомын тодорхой хэсэг дээр байлгаа. Энэ байрлалыг манай сувгийн нэр буюу локус орж ирнэ. Тэгэхээр E-ээр орж ирж байна. Генийн байрлал бол локус. За 3 моногибрид ирлийсжүүлгийн генотип гэдээ ороод ирсэн байна. За генотип гэхээр нөгөө тома буюу гомозигот доминант, тома жижиг А буюу гетерозигот доминант, жижиг А буюу гомозигот рецессив гэсэн юм 3 төрлийн одоо генотип бол бичигдэн тийм үү. За тэгээд гол нь фенотипийн шинж тэмдэг нь генотипийнхаа өгөгдөлтөд жоохон зөрдөг. Одоо жишээлх юм бол том ачин дамгайг ута хар өнгөтэй муур байлаа гэхэд энд хар өнгийн муур, том а жижиг а талаараа зэрэг бас хар өнгийн муур. За тэгээд жижиг а нь цагаан өнгийн муур байлаа гэж үтээ. Тэнгууд генотипийн харьцаа маань за энийг яг үржүүлэх юм бол 1-2-1-тэй гарч ирдэг шүү дээ. Өөрөөр юм бол за бүгдээрээ үржүүлээд бас том а жижиг аг үрждэг нь том а жижиг аг 2 хар муурыг ирлээсжүүлээд за дундаас нь том а жижиг а 2 төрлийн
тома жижига тома 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 жижига тома жижига. За пинетийн дороор гетерозигот 2 хар мөрийг релизжүүлээд за гэтэл дундаас нь яасан байх нь ингээд 4 зулцах дөрвөн төрлийн генотиптэй зулцах төрөх боломжтой байгаа тийм тий. Тэр 4 муурны нэг нь ийм тома гэсэн буюу гомозигот доминант генотиптэй. Тэгэхээр харьцаа нэгээр орж ирж байгаа. За дараагийнх нь болохоор тома жижига буюу гетерозигот доминант 2 шиг байгаа зү. Тийм болохоор энд 2 гэж бичсэн байна. Жижига гэхээр гомозигот рецессив 1 шиг бааз. Тэгэхээр харьцаа 1 2 нэгээр орж ирж байгаа хгүй генотипийн харьцаа. За гэтэл өнгийн аваад үцхээр 4 зулцаг нь те 3 нь хар нэг нь л цагаан байгаа шүү дээ тий. Тийм болохоор генотипийн харьцаа хичнээн 1 2 1 байсан ч гэсэндээ фенотип шууд 3-ыг харьцах нь нэгээр гарч ирнэ гэсэн. За биднээс генотипийн харьцаа асуусан тийм үү? Генотип. Тийм учраас харьцаа маань 1 2 1 буюу D-гээр орж ирэх шүү заяа. Энд бас нэг анхааруулах зүйл байгаа. Моногибрид гэдээ орж ирж байгаа. Моно гэдэг нь 1 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг шинж тэмдгээр ялгаатай. Жишээлх юм бол өнгө, зөвхөн өнгийг авсан. Магадгүй 2 шинж байсан бол биеийн өнгө болон нүдний өнгө, сүүлний урт ч юм уу, эсвэл нөгөө хөлийн сарваны урт богино ч юм уу те. Иймэрхүү байдлаар хидэн шинж тэмдэг орж ирнэ. Тэгэхээр хидэн шинж тэмдэг байгаасаа хамаарат 1 байвал моно, 2 шинж тэмдэг байвал D, түүнээс олон байх юм бол полигибрид гэж явна гэсэн үг. За 4 2 ижил аллел генүүдийг за 2 ижил авах юм болоо гомозигот гэж нэрлэнэ. Өөр байх юм бол гетерозигот тийм ээ. Ижил байх юм бол гомозигот. Тэгэхээр гетерозигот дээр ерөөсөө л тома жижига гэсэн боломж байна. Гомозигот дээр нэг бол тома байна, нэг бол жижига байна тийм ээ. Гол нь доминантуур эцсийн юу гэдэг маань л яригдах нь. За 2 ижил аллел генүүдийг тэгэхээр ижил гэсэн учраас C-гээр авч байна. За 5 эрийн бэлгийн эсийн нийлэх боломжит бүх хувилбарыг ашиглан тооцдог гэж байна. За энэ дээр хараа манай түрүүний ашигласан пинетийн тор маань орж ирдэг. Одоо жишээлх юм бол тома жижига гэдэг энэ чинь болохоор H-ийн ген байла тийм үү? Нэг шинж тэмдгийг хос ген маань ингэж тодорхойлж штэ. За тэгэнгүүт эндээс өндгийс маань миоз хуваагдалд ороод удамшлын материал нь 2 дахин цөрдөг тийм ээ. Тэгэхээр тома жижига гэдэг энэ нэг шиг биеийн эсээс үүссэн бэлгийн эс нь нэг бол томатай, нэг бол жижигатай юм 2 төрлийн өндгийс үүсэх байхгүй. За ийм болохоор үүсэх боломжит тэр одоо генотипийг салгаж үчдэг гэсэн үг. Тома энд нэг бол жижигатай өндгийс, энд нэг бол томатай сперм, нэг бол жижигатай сперм. Тэгээд өндгийс сперм үр тогтно гэдэг маань тома нийлэн гэсэн үг. Тома жижига энд нийлэн гэсэн үг. За дараагийнх нь жижига нийлнэ гэсэн үг хаана шүү дээ. Тэгэхээр ингэж амархан хослуулж одоо үр удмыг тооцоолох хүүснэгтийг пинетийн тор гэж нэрлэдэг. За F орж ирж байна. За сүүлийнх нь AB өв цусны бүлгийн аллелууд гэдэг. За цусны бүлэг дээр 3 одоо аллел орж ирж байгаа зү тэ A, B, O. Тийм учраас олон аллелт ген гэж нэрлэдэг онцлогтой ах нэ. За олон аллелт ген 6. За гомозигот гэдэг маань C дээр буюу 4 дээр. За дараагийнх нь пинетийн тор гэдэг маань 5 дээр бүтгдсэн байгаа. За 2-2 дээр багш жишээ олгоод дахиад нөгөө саяны Улаанбаяр агшийн фэйсбүүкээс нь ийм орчин үеийн генетик ба молекул биологийн нэр томьёо гэдээ байхаар татаад аваад ирсэн байгаа. Эр хүйстэй байх юм бол ийм бамбай болон сумаар ийм хүйс байх юм бол ийм толиор дүрсэлдэг. За F гэсэн байх юм бол үр утмыг тэмдэглэдэг. Одоо доминант буюу дамгаалагч генийг тома үсгээр тэмдэглэдэг. Жижиг үсгээр дарангуйлагдагч шинж тэмдгийг тэмдэглэдэг байна. За тома гэх юм бол гомозигот 2 ижил байгаа учраас гомозигот. Тэгээд хоёулаа том байгаа учраас доминант тийм ээ. За дараагийнх нь болохоор хоёулаа жижиг учраас гомозигот. Тэгээд жижиг болохоор рецессив, гомозигот рецессив.
За том А жижиг А дээр хичнээн жижиг А байсан ч гэсэндээ жижиг Аг том А ноёлно. Тийм болохоор энэ нь хоёр өөр хувьтлаар гетеро, зигот, доминант гэж явдаг онцлогтой. За кодоминант гэхээр бүрэн бус давмгайлал. Одоо жишээлбэл сая бүгдээрээ муур хар болон цагаан муурыг авч утсан тийм үү? Хар муурыг цагаан мууртай релизжүүлэхэд 100% том А жижиг А гарч ирж байгааз. За гэтэл энэ том А энэ жижиг Аг бүрэн ноёлж байгаа учраас гарсан өрөөд мань хичнээн жижиг Атай байсан ч гэсэндээ эдгээр бүгдээрээ хар өнгөтэй зулцгаанууд гарна гэсэн үг. За гэтэл бүрэн бус дамгаал дээр яадаг вэ гэхээр том Агаар бид нар улаан өнгийн цэцгийг. За жижиг Агаар бид нар цагаан өнгийн цэцгийг авчий л та. Тэнгууд дундаас нь 100% том А жижиг А гарна да. Гэхдээ энэ нь ууг нь бол бүрэн дамгаалсан бол бүх цэцэгнүүд улаан өнгөтэй ах хэвчээсэн шүү дээ, тий. Яг энэ тохиолдолд ягаан өнгөтэй цэцэг гарч иж байгаа байхгүй. Бүрэн дамгаалаагүй хагас дамгаалсан учраас ягаан өнгөтэй. Тэгэхээр энэ төрлийг бүрэн бус дамгаал гэж нэрлэдэг байгаа шүү. За сомат гэхээр биесийг, гамет гэх юм бол биесийг хэлдэг байна. За хоромсон омгийн локус, аллел ген, альтернатив шинж гэхээр өөр шинжийг одоо өнгө болон хэлбэр дүрсийг ч юм уу ингээд дигибид илэрхийлжүүлэлт оруулна гэсэн үг байна шүү дээ. За гаплоид, диплоид, триплоид мэдж байгаа, генотип, фенотип мэдж байгаа. Генотип гэхээрээ одоо генүүдийн нийлбэр, фенотип гэхээрээ гадаад дотоод шинж тэмдэг орж байна. За ген фонд гэхээр популяцийн бүх генүүдийн нийлбэрийг хэлэх нь байна. Геном гэх юм бол амьд биеийн нийт генийн бүтэлийг геном гэж нэрлэдэг. За конюгац кроссинг овер гэхээр одоо удамшлын материалын тодорхой хэсгийг солилцож байгаа юм процесс конюгацийг шаахан бэлгийн үржилт дээр үздэг. Кроссинг овер нь миоз 1-ийн профаз 1 дээр явдаг тийм ээ. За код триплет ген. За триплет маань нэг код болон нэг код маань нэг амин хүчлийг кодолдог. Ийм онцлогтой. За антикодон гэхээр мэдээж одоо мэдээллийн ерөнхий дээрх кодоны эсрэг холбогдож байгаа кодон баггүй зөв ерөнхий дээр байрлаж байгаа. Тийм болохоор кодоны эсрэг кодон буюу антикодон гэж тодорхойлдог. За модификац гэдээ орох юм бол хувьсэл гэхдээ удамшдаггүй. Жишээлх юм бол наранд борлоод энэ үедээ жирэмсэн болоод төрөхөр хүүхдэн ч гэсэндээ бор төрнө гэсэн үг биш шүү дээ тий. Энэ зөвхөн гадаад одоо тэр шинж тэмдэгтэн л өөрчлөлт орсон уу гэхээс удамшлын материалд нь өөрчлөлт ороогүй. Тийм болохоор удамшихгүй. Тэгэхээр энэ төрлийн хувьслыг модификац хувьсэл гэж нэрлэдэг. За мутац гэхээр удамшдаг хувьсэл байгаа. Өөрөөр хэлэх юм бол удамшлын материалд нь өөрчлөлт орсон учраас дараагийн үедэмд дамжина гэсэн үг. За мутаген гэвэл мутац үүсгэгч шүү заяа. Тэгвэл энэний эсрэг бас нэг юм үг энтэй хэлхэн карциноген. За карциноген гэж ороод ирэх юм бол хавдар үүсгэгч шүү заяа. За дараагийнх нь нэг голландэр хоромсон, мэр хоромсомыг хэлдэг юм ээ. Альбинос мэдж байгаа те. Нөгөө нэг мелатонин нийлэгжүүлж чадхаа ийцэн тэгээд бүх юм цаа. За дараагийнх нь аутосом гэхээр биеийн шинжийг тодорхойлох хоромсон. Геносом гэх юм бол хүйсийг, репликац гэх юм бол ДНХ-ийн хоёр чиг хэрэглээд байна. Дупликац гэхээр одоо нөгөө нэг ДНХ-ийн хоромсомын мутац, энэ мутацийн бас хэлбэрүүд байгаа тий. Хоромсомын түвшинд яваад байна уу, тоо хэлбэрийн тулд өөрчлөлт орж ийн үү, эсвэл одоо генийн түвшинд цэгэн мутацууд гараад ийн үү, тэр нийлэрч ийн илэрхгүй байна уу гэх зэрэг ялгаанууд орж ирдэг. Тэгэхээр энэ мутацийг бас харах хэрэгтэй. За рибоза РНХ дагуулгадах нүүрсөөс ойлгомжтой. Дисоксирибоза ДНХ дагуулгадах нүүрсөөс. За тэгээд Мендлийн 1 2 3 дахь хууль яг генетиктэй холбоотой зарим нэг хуулиудыг бас ингээд өөрхөн бостер болгоод оруулсан байлээ. За 2 тодорхой. 2-3. За 2-3-ыг ажиллахын өмнө багш нь хараа. Биологи 6 гэдэг дээр айгүй гоё ном ба. Тэгээ энэ номон дээр химийн бодисын нэр томьёо, за орчныг бохирдуулах гол их усүр нь юу юм те. Энэ нь яг ямар замаар тухайн хүнд нэвтэрдэг. Тэгээд ямар хор уршигтай юм бэ гэдгийг бол дурдаад өгсөн байгаа. За тэгэнгუთ мөнгө усан дээр гэхээр нөгөө ашигт малталт нэлийн олборлолтод хэрэгэлдэг. Тэгээ амьсгалын зам болон хоол боловсруулах зам арьс астаар дамжих боломжтой. Тэгээ үзүүлэх сөрөг нөлөөнд төв мэдрэлийн тогтцоо, удамшлын тогтолцоо гэмтэх буюу одоо ургийн гачийг үүсгэдэг гэж явдаг мөнгө усан дээр. За хард дулаг гэх юм бол нөгөө хөдөлгүүр бүхий автомашинуудын тэр нөгөө нэг бензиний шаталт орж ирж байгаа байхгүй. Тэгээд амьсгалаар, салстаар,
мөн дээр нь арьсаар, хоол хүнсээр гэх зэрэг маш олон янзын зүйлээр энэ харт улам маань орж ирдэг. Тэгээд анхааруулах зүйл нь гэх юм бол байшингийн дээврийг ч юм уу чанаргүй будгаар ингээл будна те. Гэтэл тэр будаг маань харт тунгалгийн агуулмж ихтэй байдаг. Эргээд тэр маань биднэрт одоо амьсгалаар ч юм уу те ямар нэгэн байдлаар бидэрт шингэн тэгээ сөрөг нөлөөтэй ингэн биеэс гадагшлгүй хоримтлагдсаар юм байгаад энд харагдаж байгаачлан мэдрэлийн үйл ажиллагаа тий цусан дах эритроцитийн хэмжээ тэр бүх зүйлд ингээд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг байхгүй. Тэгвэл яагаад будганд хэрэглээд байгаа юм бэ гэж зөвхөн энэ байшин янз бүрийн хашаа машаа будагч биш. Бүр хүүхдийн тоглоом зарим нэг чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн төртөл харт угалгыг ашигладаг байгаа байхгүй. Тэгвэл харт угалан маань өөрөө будгийг доктортой олгочдөг. Одоо жишээлх юм бол байшингийн дээрээ нэх гой ботсон чинь дараа жил нь хагараасаа гэж хүсэхгүй шүү дээ тий. Удаан байгаасаа гэж хүснэ. Тэр нарны туяан ингэж илэгдэхгүйгээр удаан ингэж байх нөхцөлийг энэ харт угалга олгочдог гэсэн үг байхгүй. Мөн дээрээс нь хүүхдийн тэр нэг тоглоом тий чанаргүй тоглоомуудад харт угалаг хэрэгэлсэн байна гэдэг нь өөрөө бас ингээд тэр хүүхэд гараараа барьдаг эргээд тэгээд хордоод яваад байх нөхцөлийг бүрдүүлчихэж чааз. Тэгээд энэ дэр багш нь нэг зүйлийг эрүүл мэндийн хичээл дээрээ дандаа анхааруулдаг байхгүй юу? Дүү нартаа модон тоглоом сайн гэд авч өгдөг те. Гэтэл тэр модон тоглоом чинь лактцсан байвал эсвэл ийм чанаргүй будгаар будцсан байвал бас сөрөг нөлөөтэй авах гэдэг. Нүдэнд үл харагдах хортой химийн бодисууд нэвчиж байдаг учраас авж байгаа юм болгоныхоо чанар дээр аягүй сайн анхаарна шүү. За дараагийнх нь кадми. За кадми гэдэг юмгууд энэ хараа боловсроогүй нүүрс элдв хог хаягдлын нам температурт тутууш шатаах гэх шатаалтаар үүсч чад. Тэгээ амьсгалаар болон хоол хүнсээр дамждаг. Тэгээ сөрөг нөлөөний ясны эдийг өвчлүүлэх болон мэдрэлийн тогтолцоог гэмтэх гэж орж ирдэг. За хром гэх юм бол ерөөсөө л арьс шир. Тэр арьс ширийг чинь зумсныхаа дараа будна те. Ийм учраас ерөнхийдөө бол хүчтэй ийм химийн бодисуудыг одоо ашигладаг гэсэн үг байхгүй. Тэнгууд хром маань арьсаас хүрхвчээр амьсгалаар ерөөхдөө бол дамждаг. Тэгээ хорт нөлөө бүр ингээд хорт хавдар үүсэх хүртэл тийм сөрөг нөлөө үзүүлдэг. Гэлэг бүр зүрхэг өвчлүүлдэг. Ийм одоо юу байгаа. Арьс ширний ийм үйлдвэрүүдэд ажиллахаар өдрийн ингээд цалин аягүй дажгүй байдаг ч юм уу. Гэтэл эргээд нөгөө хүмүүс маань ийм хүнд хортой нөхцөлөөр одоо нөхцөлд ажиллаж идэг байгаа юм шүү. Аягүй л бол зориултын хамгаалтын хувцас янз бүрийн байхгүй ажиллаа гэж бодоход хичнээн ингээд тэр цалинжуулаад мөнгө авч байгаа ч гэсэндээ нөхцөл нь аягүй хортой байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн ажил хийхдээ те цагийн ажил байна уу эсвэл бүтэн цагийн ажил байна уу чиний ажиллаж байгаа газар яг ингээд чанарын шаардлага стандартын дагуу тэр үйл ажиллагааг явуулдаг үгүй юу гэдэг маань аюул чухал ааз. Эцэг чийл өөрийнхөө эрүүл мэндийг хайр хамгаална. За уучлаарай багш нэлийн өнгөлий хүн байгаа. Тэр нь яг энэ дугаараар тодорхойллоо гэж. За буцаад бүгдээрээ 2-3 ажиллагаад үзье. Нэг дугаартаа мөнгөн ус гэж орж ирж байна. За эхлээд ингээ их усүр гэсэн хэсгийг уншаад шууд ингээд энэ уртлын тэр дугааруудтай хэсгээс түүчээ. За ашигт малтмалт алт олборлолт төмөдрлийн тогтолцоо гэмтэх ургийн гаж үсэг. За одоо тодорхойлчихж байгаа зү тэ. А дээр мөнгө ус байсан. Ашигт малтмал дээр. За дотоод шаталт хөдөлгүүр гээл орд ирэнгууд харт болох ямар ч хэрэгэлцээ авахгүй. За боловсруулаагүй нүүрс кадми 6. Арьс шир хром 3. За атомын цахилгаан станц гэхээр цацрагл байж таарна 5. Энэ нь хорт хавдар үүсгдэг ийм сөрөг нөлөөтэй. За угаасаа зөндөө олон гоё анимашнууд бүтээлүүдийг бол та хэд үзсэн байгаа. Атомын цахилгаан станц, цөмийн бүбэг яг ямар сөрөг нөлөөтэй юм бэ гэдэг мэдээллийг бол хангалттай авсан байгаа гэж бодож байна. За чанга хөгжим машины дуу дохио гэх зэрэг нь дуу чимээний буюу шууганы бохирдол гэж явдаг байгаа шүү хүмүүдээ. Тэгэхээр ангид их шуугнаа гэдэг чинь өөрөө цавраа шууганы бохирдол үүсгээд юм байна шүү дээ. За энэ нь цаашаага мэдрэлийн тогтолцоог ядраах мөн дээрээс нь сонсголын эрхтэнд сөрөг нөлөөтэй байх нэ. За 2-3 тодорхойллаа тийм ээ. 2-4. Энэ бүр үнэхээр хайр гааз дээ те. Бүр үнэхээр хэлбэрхав. За одоо бүгдээрээ хамтдаа ажилланаа. Нэг дугаартай хэсэг амны хөндийн хэсэг лөө заасан байна. Тэгэхээр үүрэг бүтцийн хэсэг нь амны хөндийтэй холбоотой шүттэй юм уу, шүлстэй юм уу холбоотой ийм асуултууд орж ирнэ гэсэн үг. За 2 дугаартай хэсэг маань амны хөндийнөөс үргэлжлүүлээд ийшээ хотод руу явсан байгаа зү тэ. Тийм болохоор 2 нь улаан хоолой шүү заяа.
хүүхдүүдийн хамгийн их гаргадаг алдаа улаан хоолойг амьсгалын зам руу оруулцдаг байхгүй. Хамгийн хүндий араас нь ямар хоолой орж ирэх үү? Улаан хоолой гэж орж ирдэг. Гүү шүү. Улаан хоолой гэдэг маань хоол тэжээлийг хотод руу дамжуулах үүрэгтэй ийм өвөрмөц ийм булчинлаг, гөлгөр булчинтай ийм хоолой байгаа байхгүй. Тэгээд бүгдэрийн 9-р ангийн ном дээр байдаг те. Ингээд ийм. Тэгээд доошоогоо энэ нарийс хэсэг нь бидний тэр идэж уусан хэсгийг ингэж доошоогоо араас нь шахах байдлаар гүрэлцэх хөдөлгөөн хийгээд тэгээ хотод руу явуулдаг. Ийм хоолой байгаа. Тэгэхээр зөвхөн хоол боловсруулах тогтолцоон дээр улаан хоолой гэдэг. Амьсгалын зам дээр залхуур хоолой, мөгөөрсөн хоолой, гурсан хоолой, гурсан цэрэг гэсэн эдгээр хоолойнуудыг ярьдаг байгаа. За 3 дугаартай хэсэг бол тодорхой илэг рүү заасан байна тийм ээ. За энд дугаарлаагүй хэсэг нь яг илэгний энэ байгаа хэсэг бол цөс байгаа. Цөсний хүүдээч гэж болно. За 4 дугаартай хэсэг маань ходоод харагдаж байна. 5 дугаартай хэсэг хотоодны ардын хараа энэ нөхрийг заасан баз. Тэгэхээр энэ маань нойр булчирхай гэсэн үг. 7-оос хойш ер нь хоол боловсруулах тогтолцоо явцдаг болохоор худалчуунд бараг 6-аас шүү дээ. Тийм болохоор ер нь ийм хоол боловсруулах тогтолцоо бол амьсгалын тогтолцоос нэлээд хялбар тогтолцоонуудтай орно. Бидний хамгийн эргэлздэг нөгөө ялгаруулах тогтолцоо юм да. Цусны эргэлтийн тогтолцоо чинь яг 8-9 ангид бол нэлээд үзэгддэг болохоор бас аюу дайчгүй тий. Мэдрэлийн тогтолцоо, ялгаруулах тогтолцоо яг 10 дээр орж ирдэг юм онцлогтой байгаа. 11 дээр бол зөвшөөсний тогтолцоо жоохон нарийсдаг гэх юм уу. За 6 дээр бүдүүн гидс орж ирж байна. Яг ийм нарийн гидсийг хүрээлсэн байдалтайгаар байрладаг. За нарийн гидс маань яг энэ төвд нь шүү дээ тий. За тэгээд энд бол шулуун гидс харагдаж байна. За төгсгөлийн сүв харагдаж байна. Анус буюу төгсгөлийн сүв дээр бүр ингээд тэнд ажилладаг булчингууд те бүр ямар ухаантай ажилладаг гэж бодож байна. Та гидс гээд номыг уншсан бол үнэхээр сайн ойлгоно. За хоол боловсруулах хэрэгтнүүдийн үүргээ нэрлэе. За глюкозыг глюкогийн хэлбэрээр нөөцлөдөг. За глюкоз нөөцлөх гэхэл юм бол бид нар биш дээ. Нэгдүгээрт илэг булчин. За тэгээ 2 дугаарт арсны доорх өөх. 3 дугаарт хэвлэх хэсэг гэсэн ийм дараалалаар нөөцлөдөг байхгүй юу. Тэгэхээр хамгийн ихнийх нь илгээр бид нар авна гэсэн үг. А өгдөл илэг гэхээр А дээр бид нар 3 гэж дуулна. Будна гэсэн үг. За Б дээр бичил флор. За бичил флор гээл ороод ирэх юм бол бүдүүн гидс шүү заа. Бүдүүн гидс бол бичил флоруудын хувьд ингээд хамгийн амьдрахад таатай орчин болдог. Тэгээ энэ маань 6 дугаараар байгаа учраас B-ийн 6 гэж бодно. За C дээр пепсин энзимийн оролцоотой. За пепсин гэдээ ороод ирэх юм бол ходоод байгаа тийм ээ. Уураг задалдаг юм энзим байгаа. Тэгэхээр ходоод маань 4 дугаартай. C-ийн 4. За цариг болон туушь булчингаар агшилтаар хоол тэжээлийг дамжуулдаг. За хоолой бол угаасаа дамжуулах зам л болж өгдөг. Тэр улаан хоолой маань энд орж ирнэ. За энд багш нь цариг булчингаар хоол тэжээлийг дамжуулдаг гэдгийг тодруулаад дээр улаан хоолой 2 дугаартай байна. За цардуулын мальтоз болгон задлдаг. За энэ процесс цардуулын хамгийн ихний задрал бидний амны хүндэд явагддаг. Тэгэхээр И 1 болж өгч байна. За if дээр шүүрэл нь 12 нуулаа гизлөө ордог гэхээр мэдээж яах нь нойр булчирхай орж ирнэ. Тэгэхээр ходоод нь дуураг бүтэн задрахгүй, амны хүндэд нүүрс ус бүтэн задрахгүй, тий өөх тос задрал төдийл явагдахгүй, үргэлжлүүлээд эдгээрийн задрал хаана явдаг вэ гэхээр нарийн гидсэнд явагддаг. Тэгээ нарийн гидсэнд шаардлагатай энзимүүд хаанаас үүсэж орж ирдэг вэ гэхээр нойр булчирхайнаас нойр булчирхайн ациносисээс ялгарч орж ирдэг юм онцлогтой байгаа. За ингээ 2-ын 4 дээр E-ийн 3, B-ийн 6, C-ийн 4, D-ийн 2, E-ийн 1, F-ийн 5 гэсэн хариултууд зүг бахны. За 22 оныхоо бусад вариантыг ажиллаад үзээрэй заяа. Тэгээд ямар одоо асуудал гарч ялангуяа тэр 2-ын 1 дээр бусад варианттай яг юуг нь асуусан тий. Энэ вариант дээр бүгд ингээ хаясан тэр B чинь тэр чинь будагдах байсан уу яасан байна. Тэрийг нэг ялгаад тэг өөрийнхөө чадж гин үгүй юу гэдэг нэг шалгаад үзээрэй. За энэ хүртэл локустай хамт хийсэнд баярлалаа. Ачаал бүр нилээн бүр төсөөснөөсгээр яаж нэмэгдсэн байгаа. Тэгээд тагшин 6 сарын 12-наас хойш бичлэгийн ер нь тасрахгүй гээр идэвхтэй оруулаад явах хаа. Яг энэ 7 хоног болон дараа 7 хоног бол үнэхээр
аимшигтай 7 хоногуд явж байгаа. За бүгдэнд нь амжилт. Баяртай.